Голдоо байна уу? За би бол багада легонд бүр амар дуртай хөвгт байсан байхгүй юу? Багада ч гэж одоо ч ер нь дуртай л байгаа л да. Нэг юм Wall-E-гийн лего байна. Тэгээ нэг юм мангар том Mona Lisa байна. Тэгээ энэ өстө өөрхөн манай Baby Yoda. Тэгээ бас юм Back to the Future-ийн машин байгаа. Тэгээ хамгийн гоё энэ нараа ингээ хаалган онгодог аир күлээс. Тэгээ хамгийн сүүлд авсан гэвэл энэ бургер байна да. Манай Chami нэзнэдэ билүүлсэн. Тэгээ намайг яг 10 настай байх үед буюу 2014 онд миний өнөөдрийн онцлогч байгаа Lego Movie хэмээх кино нээлттэй игээд тухайн үед би угаасаа ээжээсээ гуйж байгаа кино театрт үзчихсэн. YouTube-ээр байнгын янз бүрийн нэг тийм Lego-той stop motion бичлэгнүүд үзэж өссөн миний хувьд бол яалчгүй л энэхүү кино тухайн үеийн маань мөрөөдлийн гэж хэлж болохоор тийм үзэх дуртай асар олон удаа давтаж үзсэн кино маань байгаа. За тийм байна да. Тэгээд өөрийнхөө 10 настай үеийн хувилбарыг ингээ баярлуулах гэж байгаа да. Тэр үеийнхээ гоё дурсамжаар дахин нэг иргэн нэг аялах гэж байгаа да. Амар баяртай байна. Кино руу орё доо. Бүдүүндээ бүжиглээрээ. Зүгэрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дур булам төрх харсан чинь мас орн галзуурхад ганц гурав номер чинь нугар чинь нуруу чинь төгс эй бад бич зурх чинь төгс чамд хэл хүүхс мөр шүлэг мөкс. Тэгэхээр кино маань Lord Business хэмээх нэгэн хорон санаатай Guy Vitrevius хэмээх манай талын өвгөнтэй нүүр тулж байгаагаар хэлж байгаа. Lord Business-ийн гол зорилго нь бол ерөөсөө Kragle гэж нэг дэлхийг устгах чадвартай төхөөрөмжийг өөртөө авах гэж ирсэн зорилго нь. Харин Vitrevius болохоор Lord Business-ийн гарт тэр төхөөрөмжийг нь оруулахгүй гэж хамгаалах гэж ирсэн гэх юм уу да. Даанч ах хүн нүдээ сохлуулад Kragle алдахаар болсон ч гэсэндээ зүнч хүмүүсийн зүгүнсэн нэгэн зөвгөнлийн талаар Lord Business-д хэлдэг. Нэг л өдөр нэгэн сонгогдсон хүн гарч ирээд хувь тавилангийнхаа дагуу Kragle-ыг устгах онцгой чулууг хаавага газраас нь олоод бусдыгаа манлайлангуудаа Lord Business-ыг буулгаж аваад дэлхийг тэр чигт нь аварнаа гэдэг зөвгөнлийн байна лээ. За тэгээд энэхүү явдлаас 8.5 жилийн дараа Emmet хэмээх манай киноны гол дүр маань ажлын өдрөө эхлүүлэх гээд байж байгаа. Emmet-д яг үнэндээ онцгой юм баг нэгч байхгүй л дээ. Хүн болгонд тарааж өгдөг зааврын номын хоол дагуу өдөр болгон яг л нэг зүйлээ хийж дүрмийн дагуу амьдардаг том нийгмийн өчүүхэн жижигхэн хэсэг гэх юм уу да. Бараг ер нь видео тоглоомны NPC гэдээ хэлчихэд нэх буруудахгүй барилга дээр ажилладаг байхгүй юу. Тэгээд өдөржингөө л барилгаа барьж барьжгаад тараад харих гээд жисэн чинь заавар нь хийсч алга болоод араас нь явах замдаа хаягдлын хэсэгт нэг сонин үнэтэй таардаг. Where you going? Тэгээ энэ нь болохоор нөгөө нэг Kragle-ыг устгаж чадах онцгой чулуу байхгүй юу? Emmet яг юу гэдгийг нь мэдэхгүй ч гэсэндээ харцаад салгаж чадахгүй ховсонд орцсон юм шиг дүгсөөр байгаад чулуунд хүрмэгцээ ухаан алдаад өгнөө. Сэрэгт нь өнөөх чулуу манай хүний нуруунд нь бүр тас наалдсан байхаас гадна нэг ууртаа цагтаа чи чулууг хаанаас олсон энэ төр гэд амар байцаадсан байж идэг. Emmet угаасаа хөөх юм нь юу ч мэдэхгүй штэ. Цагдаа нь болохоор энэ худлаа танийг юм шиг жүжиглээд байна л гэж ойлгоод байгаа юм шиг байгаа. Тэгээ нэрээ энэ цагдаа биш штэ. Bipolar юм байлээ. Нэг бол ууртаа цагдаа нь гарч ирж загнаал, нэг бол толгой нэргснээ сайхан ааштай нь гарч ирж халамжлал, тэгснэ буцаад ааштай нь гарч ирж загнаал галзуу. Сүүлдээ бүр сүрдүүлээд яг лазераар шатааж алах гэж байхад нь хаанаас ч юм түрүүний эмэгтэй гарч ирснээ ганцаархнаа бөөн роботуудыг устгаад Emmet-ийг аваад гаралгүй яах вэ? Зүхтах замдаа Emmet энд юу болоод байгаа юм бэ? Энэ чулуу яг ямар учиртай юм бэ? Энтэр гээд асуухад нөгөөх нь те та бол дэлхийг аврах сонгогдсон нэгэн шүү дээ. Надад итгэж болно. Одоо тэнийг юм шиг жүжиглэхээ болцохоо л гэдэг байгаа. Өөрх юм намайг Wild Style гэдэг ирхмээ тань шиг чадварлаг гайхамшигтай хүн энэ олон жилийн турш хаана нуугдчихава та бас сонгогдсон нэгэн шүү дээ гэд бүр шүтээд үхлээ. Даанч яг өөр ертөнцийн хаалгаар гарах гэж явах үеэр Emmet дүрмийн ном энтер гэд солиорсноор Wild Style ер нь бол чулуу буруу үндэ очижээ гэдгийг ухаарж байгаа. Өөр ертөнцид очичоод Wild Style Emmet-д бүр амар ууралхаас гадна чи чинь бүр ядчил Master Builder ч биш юм бэ штэ гэж хэдэг. Master Builder
хүмүүс гэдэг нь ерөнхийдөө бол ямар ч дүрмийн ном энтрийн шаардлагагүйгээр гар таарсан блокуудаар нийлүүлээд өөрийнхөө сэтгэмжээр юу ч бүтээх чадвартай өндөр зэрэглэлийн потенциалтай бүтээлч хүмүүсийг хэлдэг юм байна лээ. Манай Эммет бол угаасаа чааваас дүрмийн ном заавар энтрэл харахгүй бол юу ч бүтээж чаддаггүй NPC штэ тий. Тэрнээс гадна түрүү нөгөө нэг өөр ертөнцийн хаалга гэсэн штэ. Асар олон жилийн өмнө цаг сайхан байхад айгүй олон өөр онцлогтой ертөнцүүд нэгэн дор зэрэгцэж байцгаадаг байсан бөгөөд хүн болгон өөрийн хүссснээрээ юу ч хамаагүй эвлүүлж, нийлүүлж, бүтээн босгож болдог байсан ч гэсэн нэг л өдөр өнөөх Lord Business буюу хамаг бүдүүн дарга ерөнхийлөгч нь тэрийг нь болиулахар шийдээд ертөнцүүдийн голд хан босгож хаянгуудаа дураараа юм бүтээдгийг нь болиулаад дүрм захирагдаж дүрмийн дагуу юм угсрах хууль гаргаад жоохон дарангуулаа ийцсэн бил. Тэгсэн ч гэсэн Master Builder-үүд чадхаараа нүгсөв олж нуугдж цухтаангуудаа чимээгүйхэн өнөөх Kragle-ыг хүчгүй болгох чулууг хайцгааж байсан буюу хинэн тэр дэлхийг аврах агуу хүн нь болж сонгогдох нь вэ гэд бөөндөө хөдөлмөрлж исэн багаан даанч тэгэж удаан хайсан итгэл найдварынхан сүүлчийн гал цог чухал чулуу нь дүрмийн дагуу амьдардаг нэг random guy дээр очсон байгаа юм чин гонигтай. Гэтэл Lord Business бол Emmet-ийг энгийн нэг хүн гэж ойлгохгүй байгаа штэ. Төрхтөөл дэлхийг аврах заяатай төрсэн Master Builder бүр миний дүрмээр хатуу чанга амьдардаг үндсэн хотод маань нэг муу барилгачны дүрд хувраад өөрийгөө нууж байсан байх шүү дээ гэд тэлтрээд үхлээ. Уурандаа муу цагдаагийн өнөөх сайн талынх нь нүрийг хөвөнгөөр арилгаж хаяад сүүлдээ өнөөх дэлхийг сүрүүлэх чадвартай зэвсэг буюу Kragle гаргаад ирдэг. Тэр нь зүгээр л яг үнэндээ Crazy Glue гэдэг нэг наалдан бад байдэн штэ. Тэрний бичгэн жоохон арилаад Kragle гэдэг үсгнүүд нь үлдсэн байсан юм байлээ. Тэрийгэ Kragle гэдээсэн байгаа байхгүй юу? Бас дээрэс нь нөгөө Emmet-ийн нуруунд наалтцсан яваад байгаа чулуу гэдэг байгаа юм нь энэ наалдан бадынх нь таг болж таарж байгаа нь. Тэгэхээр зүгээр ашиглуулгүйгээр таглаа гэхээр за бас яалч үдэ зогсох юм нь бол мөн л байгаа юм л та. Наалдан бадаар Lord Business яг яаж дэлхийг сүрүүлнэ гэдэг байгаа вэ гэхээр бүх юмнуудыг өөрийнхөө хүссэн байралд нь аваачингуудаа бүгдийг нь наалдан бадаар хөдөлгөөнгүй болгож хөлдөөх төлөвлөгөөтэй байгаа юм байна лээ. Бараг шууд устгуулж өгчээснээс ч амар dark shit байгаа зү гэж настай. Ямар ч л байсан Wild Style Emmet-ийг дагуулад өнөөх Vitrevis өгөөдөрөө очлоо. Vitrevis гэхдээ яах вэ бас нэг тийм сэтгэлээр унахгүй байлээ. Дээд тэнгэрээс чамайг сонгосон юм чи ямар нэгэн учир байж л таараа гэд ховсын аргаар тэр гурав Emmet-ийн тархинд орж байгаа. Ихэнх Master Builder-үүдийн тархи янз бүрийн шинэлэг санаануудаар дүүрэн байдаг болвол манай үүний тархи нь юм юучгүй хоосон ховоо хонгоо юм байлээ л дээ. Гэтэ Vitrevis-ийн хэлж байгаагаар болохоор Master Builder-үүд тархиа хоосолж бясалгалын байдалд орохын тулд асар олон жилийн бэлтгэл хийдэг. Харин чи угаасаа юу ч боддоггүй тэнэг амтан болохоор тархич нь бэлтгэл хийлгүүгээр угаасаа бясалгалын байдалтай хоосон байгаа юм байна. Чамд Master Builder болох потенциал байна гэж хэлдэг. Тэгснэ гинэд Terranova-гийн реклам уншаад эхэлдэг. За тэгэхээр хамгийн ухаалаг худалдаа авалт бол шинэ жилээ тулгаж биш өмнө нь худалдаа авалт хийх шүү дээ. Тэгээ Италийн загварын брэнд болох Terranova маань шинэ жилийн хямдралдаа сонгогдсон загваруудаа 60% хямдралтай үнээр худалдаалж байгаа юм байна лээ. Мөн дээрээс нь StorePay болон Pocket Zero ашиглаад төлбөрөө хуваан төлөх боломжтой юм байна лээ шүү. Шинэ жилээр өмсөх хувцснуудаа Terranova-гаас сонгоорой. Данч тэгээ яг бэлтгэлээ эхлэжсэн чинь муу цагдаа тэднийг олоод ирсэн хөөж туугаад бөөн юм болж байгаа. Зүхтааж сүулдэ бүр яг гүүрэн дээрээс унж үхтгийн даваан дээр хаанаас ч Batman гарч ирээд манай гурван амийг аварчдаг. Batman бас Master Builder юм байлээ. Тэгснээ бас Wild Style тэр хоёр одоо үерхдэг юм байлээ. Ямар ч тач ингэж амьд үлдснээр манай эд бөөндөө сайхан өөр ертөнц рүү дамжингуудаа солонгоор өсөөд үүлний хотод ирж байгаамаа. Үүлний хот нь ерөөсөө яг Lord Business-ийн хараа хяналт байдаггүй, муухай юм болдоггүй, арчилсан нийгэмтэй эрх чөлөөний нууц хот юм байна лээ. Тэгээд Kragle-ийг зогсоох чулуу олдсон учраас Master Builder-үүд бүгдээрээ энд цугларцгаагаад хуралдахаар болсон байгаа. Улмаар хурлын үеэр Vitrevis хэдхэн хоногийн дараа Lord Business Kragle ашиглах гэж байгааг хэлэхээс гадна сонгогдсон нэгэн буюу Lego төрлөختний эцсийн найдвар болох Emmet-ийг бүх Master Builder-үүдтэй танилцуулдаг. Мэдээж Master Builder-үүд Emmet-д асар өндөр итгэл хүлээлгэж байгаа болохоор нэг
далайн дэрэмчин гарч ирснээ өмнө нь Lord бизнесийн барилга руу багийнхантайгаа орох гэж оролцсон тухайгаа ярьж өгдгийг. Lord бизнесийн барилга нь тоолохын аргагүй асар өндрөөс гадна Craig-ийг хамгийн дээд давхартай хадгалж яадаг. Тэгээд хэдэн 10,000 робот цэргүүдээр хамгаалагдж яадаг. Агаарын тээврээр нэвтрэхийн тулд хатуу чанга шалгах явцыг давах ёстой гэд ер нь Craig-д хүрэх нь бараг боломжгүй гэж хэлж болохоор юм байна лээ л дээ. Тэгээ Emmett-с чи яг ямар төлөвлөгөөтэй байгаа юм бэ гэж асуухад яг уу би одоохондоо мастер билдер болж амжаагүй байгаа л да. Тэгэхээр одоохондоо төлөвлөгөө алгоо гэж солиорсноор бүгдээрээ л чи зайлөө юу сонгогдсон нэгэн энтер гэд бүүлээд эхэлж байгаа. Яд ч л өнөх муу цагдаагийн багийнхан яаж агаад ч юм үүлний отыг олоод ирсэн бүх зүйлсийг сөөрүүлж мастер билдрүүдийг нэг нэгээр нь барьж эхлэх хэдий ч Emmett, Wildstyle, Batman, Vitrevius, Unikitty гэд нэг unicorn болон сансрын нисгэгч зургуулаа нийлээд усан шумбагч хийнгүүтээ арай гэж нэг юм зүхтааж чаддаг. Даанч удалгүй өнөг шумбагчинд нь нүх гараад бөөндөө бүр яг жив жүхэнгээ шахдаг. Гэтэ Emmett-ийн угсарч исэн нэг юм давхар буудан маягийн юмны бүрээснийхэн доор нуугдчихж нэг юмтэй яг жинхнээсээ муу цагдаагаас мулдарч байгаа. Удалгүй өнөг далайн дэрэмчин өөрийнхөө хөлөгтөө ирж манай эдийг авснаар эдгээр 7 хүний гарт бүтэн дэлхийн хувь заяа одоо даатгагдж байгаа гэсэн үг ээ. Энэ үед Emmett эцэст нь нэг юм удирдлагыг гартаа аваад та нар бүгдээрээ л маш авьяаслаг бүтээлч хүмүүс. Тийм болохоор өөрсдийн санаандаа сохлогдоод хоорондоо багаар ажиллаж чаддаггүй. Би зүгээр л нэг барилгын ажилчин. Гэхдээ манай ажлынхан нэгэн зорилгодоор нэгдэхээрээ оройн үл харагдах цамхгийг ч хамтдаа барьж чаддаг хэмээгээд манай эд багаар ажиллаж эхэлж байгаамаа. Lord бизнесийн барилга руу орохын тулд яг өнөөх өөрийнх нь агаарын тээвэрлэгчдтэй адилхан үйлдэлийг зааврынхан дагуу нээлт сайхан угсраад дотогш орж чаддаг. Дотогш орсныхоо дараа ч гэсэн яг ярилцсан төлөвлөгөөнийхөө дагуу өөрсдийнхөө үүргийг биелүүлцгээгээд уг нь бол бараг л Craig-д өнөөх чулуугаа үргэж чаддгийг. Emmett, зөвгөнлийн талаар чи нэг юм мэдэх ёстой. Зөвгнөл үнэн биш. Би зохиочихсан. Гэхдээ Зяадаг ингэж бүх зүйл нуран унж итгэл тасарсны дараа Lord бизнес Emmett-ийн чулууг тасалж авангуудаа цонхоор гаргаад ёроолн үл харагдах хар нүх рүү шидээд устгацдгаас гадна тэдний байгаа газрыг тэр чигтэн дэлбэлж бүхэл мастер билдрүүдийг алах төхөөрөмжөндөө Emmett-ийг нийлүүлж уяад 100 секундын таймер тавиад өөрөө хотын иргэдийг Craig-лдах гэд яваад өгдгийг. Мэдээж Emmett онцгой нэгэн биш гэдгээ мэдчихсэн болохоор гунигилж гутарж байгаа нь ойлгомжтой штэ. Тэгсэн чинь гинэтэл Vitrevius-ийн сүнс манай үн дээр эренгүүтээ зөвөнлийг би зохиосон нь үнэ. Гэхдээ чулууг олсон хинч вэ онцгой нэгэн гэдэгтээ итгэж чадвал бүгдийг хийж чадна гэдгийг ч би мэдчихсэн. Чи өөрийгөө онцгой гэж итгэж явах үедээ юу бүтээж ямар гайхалтай манлайлагч болж чадсанаа харал та. Чи өөртөө итгэх хэрэгтэй. Дэлхийг зөвхөн чийл аварч чадна хэмээхэд Emmett огцом шидээд мастер билдрүүдийг аврахын тулд өнөөх дэсрэх бөмбөгнийхөө хамтаар хар нүх рүү өсөрж өөрийнхөө амийг золиослох баатарлаг шийдвэр гаргаж идэг. Wait, what are you? No! See you later. 4 Mississippi. Error. Emmett! No. He saved us. Хэдий Emmett ингэж байхгүй болсон ч бусдынхаа сэтгэл зүрхэнд үлдээсэн урам зориг нь хаашаа алгуулах вэ? Craig-д дуулах гээд сандарч паниктжсэн хүмүүст Wildstyle Emmett-ийн тухай ярьж өгөөд та нарт минь ч гэсэн гайхалтай зүйлс хийх хүч байгаа. Emmett бидний төлөө өөрийгөө золиослсон. Одоо хийсэн ажлыг нь дуусгацгаая хэмээж яадаг. Pieces terribly you could build. It's a fight back against. It will be known. Yay! I can build a spaceship! What is going on? Rachel!
За тэгэхээр энд ийм болж байхад Эммет маань өнөөх хар нүхээрээ дамжаад нэг сонин газар ирчихсэн байхаас гадна яагаад ч бие хөдөлгөх чадваргүй болцсон байдیں۔ Яагаад тэгэхээр энэ бол Легоны ертөнц биш, жинхэнэ ертөнц уу юу? Манай хүмүүсийн ертөнц байхгүй юу? Фин нэмэх нэгэн бяцхан хүү яг одоо Легоны ертөнцөд юу болж байгааг тоглолцсон байж байх бөгөөд тунгудлгүй дээд давхраас Финний аав нь бууж ирээд өөрийнх нь Легонуудыг сүйтгэсэнд амар ихээр ууралж идэг. Ерөнхийдөө Финний аав нь Лего ертөнцөөр бол лорд бизнес байгаа байхгүй юу? Бүх зүйлс яг дүрмээрээ эмэг цэгцтэй төгс байх ёстой гэд Финнийг одоо өөрийнхөө Легонуудаар тоглоулдаггүй. Харин Фин болохоор Легоны ертөнцөөр бол мастер билдрүүд гэх юм уу да. Тэгээ аав нь ажилласаа ирчээд энэ чиний тоглодог газар биш ээ. Энэ аавынх нь юмнууд заа юу хэмээн бүх зүйлсийг байсан байранд нь буцаах гэд шүүгэнээсээ бөөн крагл буюу наалдан паднууд гаргаад ирдгээ. More Kraggles? Ингэж итгэл найдвар тасрангаалдсан ч манай Эммет өөрийн ухаантай байгаад байгаа штэ. Ширээнд ороос өнөөх чулуугаа олж харчхаад найзуудыгаа аврахын тулд бие хөдлөх гэж оролдож эхэлдэг. It's up to you now, Emmett. I am a master builder! Let's get him, fellas! Emmett! You got it, Emmett! Come here! Hey, Ray! Stop it! Emmett! Last thing I need to do. No, stop, please! За тэгээд Эммет ингэж хөдлөх боломжгүй болсноор чин сэтгэлээсээ лорд бизнест хандаад хүмүүс нэгнээсээ урам зориг авахаараа юу үтээж болдгийг та өнөөдөр харлаа. Таны бүтээлүүдийг яаж бүтээлчээр өөрөөр өөрчилж болдгийг та харлаа. Та заавал муу талын хүн байх албагүй штэ. Би ганцаарх нь онцгой хүн нь биш. Танд ч гэсэн онцгой зүйлс бүтээж, онцгой зүйлсийн нэг хэсэг байх чадвар нь байгаа. Бид бүгдээрээ онцгой. Гэхдээ яг энэ мөчөд дэлхийг өөрчилж чадах хүч нь зөвхөн таны гарт байна. We did it. Hi, Mom. За тэгээ ингэж бүх хэл зүйлс сайн сайхнаар дууссан ч гэсэн ганцхан муу мэдээ байгаа нь одоо ингээд аав нь Финнийг энд тоглохыг зөвшөөрч байгаа болохоор баг дүүгэн ч гэсэндээ тоглохыг нь зөвшөөрөхгүй болохооргүй болчихж байгаа юм байна лээ. Лего ертөнцид дүүгийнхэн тоглоомнууд орж ирснэ. Бид нар дүүплэн гаргаас та нарыг устгах хаар ирлээ хэмээснээр кино маань дуусж байгаамаа. За тийм байна да. Тэг өнөөдөр маань бичлэг энэ дүрээд өндөрлж гин. Тэгээд яалтчгүй Лего мувид бол би бүр амар хайртай. Тэгээ хэдж үзсэн юм нь бол уйдхааргүй. Тэгээд энэ киногоороо дахин нэг аялсан даа бүр амар баяртай байна. Ямар ч үсэн өнөөдөр тэгээд яг нөгөө нэг бүх хүмүүсийн тий YouTube channel дээр надад санал өгсөн бүх хүмүүсийн нэр ингээд бүгдээрээ нэгэн ч ингээ алгасалгүй орох анхны бичлэг болж гин. Тэгээ угсаа цаашдаа бүх бичлэгэн дээр байх болно. Тэгэхээр нэрнүүдээ бүр яг ингээ сайн тэнд байна гэд гоё харж аваарай заяа санал өгсөн хүмүүс те. За тийм байна да. Тэгээд өнөөдөр маань бичлэгийн төрөд өндөрлж гин. Хэдүүлээ дараачихаа бичлэгээр тунгуудахгүй уулзгалахоор төвчээртэй сайхан хүлээж агаарай. Хайртай шүү за. За хамраа. Гой зүтгэлэр. Yeah. Бичний дэргэдхэн бас юу хийж байснаа умартдаг чи надад хайртайгаар чин би бусад хүмүүст домордог би
Би хайраа зүрэлдэг тамиг шатах түмэртэй энэ хорвоо зөвхөн чи надад зориулагдсан эмэгтэй надад зориулагдсан эмэгтэй надад зориулагдсан эмэгтэй эцэг их чин бурхнаас хүү гуйж байхад бурхан чихвчээ зүгээд хөгжим сонсоод гуйж байсан чи намайг харахгүй зовсовдөг супер баатар чи намайг хитяга туянаас халуулдаг сүдэр баатар чиний хамгисэн чаддаг эскит чин үнэн чэр намайг хайрлах сонингийн ихний нүүрэн дээр чиний зураггүй чиний мэдээлэл солонгос кинон дээр их шиг 10 жилийн дараа худаа үнсэлцээ Сэнгийн хайслаадч болов уянгийн хэсэгтэн нөлөцгай өчөн чи зөвхөн чи надад зориулагдсан